10 жил байсан. Тэгээд ихчтэйгээ хамт байж байгаа. Байрын засвар орох болоод хэсэг төр хугацааныг сансрын тийшээ нүгсэн юм аа нэг 16 давхар байр идэг л үү. Хөлний доор галтгооны хаалга өгөхгүй. Тэр нь ингээл бариул ингээл так гэсэн. Гэл амар муу хажихрал хонгодог. Хүн ингээ наад ингээд төхөөд байгаа юм шиг ингээд мэдрэмж төрөөд болтгоо ингээл айж маар ингээл нааш ингээл төхөөл болтгоо. 0 өрөөний хаалга так гэсэн. Дахиад хөвж байгаа хгүй. Тэгэл би тийш зочиод харсан. Так гэж буцаагчиж байгаа. Би цасаа сууж ирсэн чи галтгоонд ингээд нэг юм ингээд заазураар яа за юм хэрчээд болсон юм нэг сайн ямар олон юм болт юм. Йоо. Би их сонирхолтой амьдраад идэг юм шиг байгаа маа юу. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Шунан дурлам амтыг KFC-гээс. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөрт ойрхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За сайн байцгаана үзэгчдээ өртөө дөрөвт дахиад тавтаа морил. За бид нэр ямар ч аимшигын подкаст гэж нэрлсэн. Аимшигын юм үзэх дуртай, сонсох дуртай, магадгүй кино үзэх дуртай. Тэгээ бидний тохиолдсон аимшигт явдал дээрээс ингээл орой орондоо орчвол үүлэг уншаад байждаг хүмүүст зориулж байна. За энэ дугаар тэн ирсэн бэлээ танилцъя. За сайн байна. Тэмүүлэн. Оо Тэмүүлэн. Тэмүүлэн. Хоёулаа Тэмүүлэн гэдэг нэртэй хүмүүс юм байна те. За юу гэдэг вэ бро? За одоогоор сурж ийн олон улсын ярилцаагаар тэгээд оюутан тийм мөрийн entertainment бүжиглж байгаа. Бүжигч юм уу? За яг бас бүжигчин гэж хэлэх бас арай биш. Бүжиглэх дуртай хобби. Тэгээд тажигаар нь ажиллаа гэж явчихлаа да. Окей. За шууд ер нь бол би нэг асуулт суугаад явдгийг. Тэгээд мэдээж хэрэг нөгөө entertainment аимшигын гэхээр дүрстэй илүү ойрхон талаас аимшигын кино гэж байгаа шүү дээ. Нилээн том сэдв те. Аимшигын кино үзэх дуртай үздэг бол манай үзэгчдэд өөрхөн дуртай аимшигын киноноос санал болгооч. Аимшигын кино үзэх дуртай юу? Сүүл Гонжам гэдэг нэг кино. Хоёр дахь хараад ирлээ те. Гонжам яалтч сэтгэл хөрсөн аяг тэр хийцэн амар гоёсан нэг тийм влог хийгээ явж байгаа те. Гонжамын сэтгцэн имлэг шүү за бүтэн. Тийм Гонжамын сэтгцэн имлэг. Тийм тэр айгу гоё өвөрмөц санагдсан. Шинэлэг санагдсан. Тийм Солонгосын нөгөө влогерууд тэднэр одоо баг би яг судлаагүй л дээ. Гэхдээ баг влог хийдэг байж байгаа тийм кино хийсэн юм шиг л шүү дээ. Тийм би бас нэг тиймэрхүү юм уншсан шүү. Тий. Тэгээд тэр имлэгийн үгүй тэр чинь нэг бас нэг хаягдсан имлэл юу байсан юм бэл. Одоо нураацсан хүмүүс очиж үзэх боломжгүй гэсэн бас мэдээлэлүүд явж байгаа шиг байсан. Би зүгээр YouTube-ээс нэг Гонжамын сэтгцэн ямар хоспитал хайсан чинь нэг Европ билүү нэг хүүхэн бас солонгосоор аялж байгаад зүгээр л тийм хуваараа влог хийдэг. Тэгснээ тэнцэмж очсон лээ. Тэр амар өндөр үзэлцтэй. Кино нь бол үнэхээр тасархай кино тий. Тийм таалагдсан. За дахиад орж ирж байгаа юм чинь манайхан дахиад одоо постерын тавья. Үзээгүй хүмүүс ээж магадгүй үзээрэй. Эсвэл жигэн солиотой айлгдагтай. Тэр хамгийн амар хэсэг нь аль нь яж юм? Хамгийн амар хэсэг нь оо. Би ингээ яараад байна. Тэр нөгөө нэг хоёр эмэгтэй зүгтаад байшингаас гарыг гардаг шүү дээ. Хоёр эмэгтэй нь. Тийм. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг шүн нөгөө нэг нь ингээд зогсчдаг. Амар зүгтааж байсан чинь. Тэгээд яг нөгөө эргэж хараал хөөе гэж араас нь яасан чинь нэг юм гэдэг нэг байждагтай. Тэр бүр амар те. Тэрэн дээр соёлоо чи баг инээдний контент хийгээд байгаа юм яа те. За окей. За тэр киног бүндэ үзцгээгээрээ те. Ямар ч гэсэн нилээн айлгана батарааны те. За тэгвэл өнөөдөр бид нарт түүх хуваалцах гэж ирсэн үү? Тэгээ нэг өөрт бас тохиолдсон юмнуудаас өөрт тохиолдсон болон бас найзад тохиолдсон тийм тохиолдсон юм. За тэгвэл хоёлаа одоо шууд яриандаа орё дөө. Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цаашин бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Oxbar Magic Maze 2 тэг. Энэ хүү бүтээгдэхүүн болохоор 4 төрлийн амттай, 30 мянган соролттой, Boost мод дээр хүртэл 15 мянган соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэ хүү бүтээгдэхүүнийг CU болон гэртэйгээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. KFC онлайн захиалга.
Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. За тухайд чинь 10 жил байсан. Тэгээд ихчтэйгээ хамт байж байгаа байрын засвар орох болоод тэгээд хэсэг төр хугацааныг сансрын тийшээ нүүсэн маа нэг 16 давхар байр идэг лөө дээ. Тэндий нэг 10 давхартал нүүсэн. За тэгэл очисон чинь нэг тийм угаасаал нэг тийм оронгууд нэг тийм баймааргүй нэг цуцчмаар газар байдаг да. Ингээл хар нуруунаас хүүт дагаалтай ингээл шар ус жоохон бос хийгээл бүр оронгууд тийм байсан. Тэгэл за одоо тэгээд яах угаасаал энэ байх юм чи ингээд за нэг ихний 7 хоног өнгөрөө тэгээд юу ч болоогүй тэгээд нэг тоохгүй унтаж амраал байжсэн чинь яг би нэг шин ингээд тухай чи жоох байсан уцаараа тоглолтыг Minecraft тоглолцсон гэж хөвчихсэн аахгүй. Тэгс яг хөлний доор гал таваны хаалга байдаг хгүй. Тэр нь ингээд бариул ингээд так так гэсэн. Амар муу хажихрал хонгоодог. Би бүр ингээд зочиол харж байгаа юм чи тэгсэн чи ингээд яг үндэ зүгээр ингээд хаалга ингээд яг чихэрч хонгоогоол ингээд удаанаар нээгдэд байхгүй. Тэгэл би за одоо тэгээд юу лээ гэжтэй одоо салхи малхиндээ нээгдсэн байгааз гээл үржүүлэл уцаараа тоглоал ийжс яг нэг юм хүн ингээ надлаа ингээ төхөөд байгаа юм шиг ингээ мэдрэмж төрөөд болтго ингээл айжмаар ингээл нааш ингээл төхөөл болтго. Тэгэл ирээл хөлний доор ирээл ингээл сууж байгаа ингээ бүр ингээ мэдрэгдээд болтго. Би ингээ өөр ингээ хөндөрөөд тэгэл ээжээс ч ингээл яг чихэн дээр ингээ амар бүдүү болгоор чи юу хийж байгаа ёо за амар тэг чаг ингээд юм чарлсан болгоор заа. Тэгэл би зочиол эргэж хараад уцаа шидээл хүнчлөө нөмрөөл нүдэ анал тэг унтсан ч юм уу ч юм одоо амарсан юм байхгүй өглөө ингээд баг зүгээр нүдэ нээс ирж байгаа байхгүй. Тэгэл босоол хамгийн түрүүнд бодож байгаа за юу байгаа л за ингээд за айсууны нүдэнд одоо аргал хөдөлсөн байж бас магадгүй би одоо айцсан байж магадгүй гэл яг бодоо сууж исэн чинь 0 өрөөний хаалга так так дахиад хийж байгаа хгүй. Тэгэл би тийш зочиол харсан так гэж буцаагч байгаа. Тэгэл би за энэ байр жоохон эвгүй юм байна. Юмтай гэж магадгүй юм байна. За тэгээд ихчтэй хэлээд бас дими юм байна те. Ихчийг айлах чинь ингээд. Тэгээ хэлэхгүй явж иваа. Тэгээ би тэр чинь буцаа байрлалгаа нүүж очиад нэг өдөр тэмүүлээ минийдөө нааш өрөөд иргээл. Яас ихч гэлгүй л атчих. Их чинь чаад нэг юм хэлэх гээд юу гэсэн чи хойлгийнх юм байсан персонстэй гэсэн шүү дээ. Тэгтээ өдөөс үгүй та яаж ийцэн би таныг айлах чинь гэл нуусан гэсэн чи. Үгүй би бас чааг айлах чинь гэх нуугаад. Би бинээс нэг юм нуугаад нэг гэрт яваад. Тэгээ танд юу болсон гэсэн чи. Нэг шөнө ингээ чааг байхгүй тэг чинь 0 ороод би засаж байсан чи угаалгын өрөөнд гин костюм бич хагтай залуу зогсож байсан гэдэг чинь. Яа за. Тэгээл л хамаг майн тарина уншаал ингээл зинг дүү битэрийг ингээл 50 өрөхгүй жийж ингээл тэгсэн чинь өөхөн тэгээд одоо завхраад алга болсон юм шиг л да надад ярьж байгаа юм тийш. Тэгээд дараа нь орц руу орж явах явцдаа одоо тэр сансрын байрлал ингээ би орц руу ингээ орж явахны хоёр юм цэвэрлэгч яриаг сонссон аахгүй. Тэгсэн чинь одоо нэгээл за нэрлэлч за нэгийгээ долмаа гэдээ дуудаад аахгүй. Долмааг сая өчигдөр нэг юугүй юм боллоо. Яас гэсэн юм цэвэрлээ явж ирсэн чинь нэг юм хардор зүтгэнээргүйгээд болдог баг л тэгсэн чинь нөгөөх нь за чи 50 байгаад нэг харагдаж байгаа аахгүй. Энэ барилгыг баригдаж хахад нэг залуу хонхныхоо баяраар ингээ ирээд ингээ амиа орлцсон юм аа. Тэгээ тэрнийхэн сүнс нэнүүгээр ингээ хөрвөжлээд явдаг. За гэж хийж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол тэр байранд байгаа юм ихэнх хүмүүс бас мэддэг юм шиг харж марцсан, таарцсан. Тэгээд тиймэрхүү нэг юм болсон байд юм аа. Зүгээр одоо юуг нуух вэ? Тэгээд мэдээж хэрэг сансрын тэр авд гэдэг чи одоо түнэл. За түнэл яг одоо хаах нь гэх юм бэ? Чи яг аль байрыг хэлээд өгч болох вэ? Байр нь яг бас баг байсан болохоор яг санд ямар ч хэлсэн 15-аас 16 давхар нэг юм байр байгаа. Тэгээд юм гаднаа нэг жижигхэн тоглоомын талбай. Түнэлийнхаа урт талд, замынхаа урт талд гэх юм бол нөгөө нэг бор юм амар носталжик барилгууд байдаг шүү дээ. Тий. Хой талд нь болохоор 5 давхар усармлууд байгаа дандаа. Хуучин гэх юм. Ямар ч хэлсэн гадах нь бол нэг хөрөө улаан л гэж байна. Хөрөө улаан гэхээр нөгөө хуучны. Тий. Одоо нөгөө түнэлэр ингээ өгсөн гууд замынхаа урт талдаа нөгөө ийм арт эсрэгтэл гэсэн үг шүү дээ. Амар олон хүрэн улаан нэг юм бор барилгууд байгаа шүү. За тэр донд ч нэг 16 давхар хэдгээр өрийн санаж байна уу? За одоо л нэр үнэхээр санахгүй. Би тэнцээ чи бараг сарч болтойгүй тэгээд ашиггүй сарын хугацаар гарч явсан баг хэлэх гэж орж исэн юм байна. Тийм нөгөө хальт түрээсэлчээд яа буцаа байрлалгаа явах гэдэг. Тэгээд газ орох хэрэгтэй болоо. За. Яа хамаг би арцаагаад эхлэв шүү. Тэгэл лигч хоолонд хийх гээл гал тоороо оронгууд ингээл эргэж аваад хаалгаа ангууд ирээ харангууд ингээ так гээл ингээл ороод ирдэг. Ингээ юм ингээд ардаас ингээд ирээд ингээд нэхээ дуудаад байгаа юм шиг нэг тийм. Тэгээд яах вэ очиод бөөм өгөөр явахгүй үзүүлэхгүй юу.
За юмыг яаж өгдөг юм чи одоо бит хоёрыг дагаад байгаа юм эсвэл тэр байр тийм юмтай явуу гэсэн чинь айх хэрэггүй тийм ингээд тийм bijцсэн ингээд хүнд бас мэдэгддэг тийм төрлийн сүнс байна ингээд тэр хүн ингээд явж идэг тийм сүнс байна гэд тиймэрхүү юм эссэн. Тэгээ нэг тиймэрхүү юм хамгийн анх нөгөө нэвтрүүлгээ хийхдээ хамгийн ихний асуулт нь та сүнс өдөгт итгэдэггүй гэдэг амар тэнэг асуулт суугаадсан байлээ хүсэ. Сүнстэй холбогдлолтой түүхтэй юм ярих гэж байна тий. Ааха. За өөрөө жоо хариулал явчлаа л да зүгээр. За тэгэхээр чин бүр одоо нилээн бийцсэн одоо хүмүүсийг бүр ингээ шоколад сурцсан нөхрөл болж таарах нь шүү дээ. Харин тийм. Гэтэ би бол яг хоёр их чи яриагаар бол тий. Нэг нөхрөл амиа орлож исэн юм байна тий. Тий нэг тиймэрхүү юм ярих жаага сонсогдсон гэдэг. Чиний тэр тухайн үеийн мэдрэмж хүн одоо тэгэхээр нөгөө сүнсэнд даруулдаг ч юм уу ингээл амьсгаа боогддог ч юм үнэхээр яг ингээ шоконд орд юм байна уу? Одоо чиний чихэн дээр ингээ хөө чи юу гэж байгаа юм гэдэгсэн шүү. Ой яарч амар чацсан. Би одоо бүр ингээ миний зүрх ингээ яг дилслээд байгаа. Одоо хүртэл сонсогддог багтай баг. Амар сайн тод сонсч байсан аахгүй яг. За ямар ч гэсэн би энийг ямар ч хэтрүүлэхгүй яг л өөр тохиолдсон 100% юм ярьж байгаа. Тэгэхэд яг л чихэнтэй хөө чи юу гэж байгаа гэх бүр амар чарлж. Тэгээд ихч бит орын нэг зүйл ингээ таарж байгаа байхгүй. Ихч эрэхтэн хүн харсан би эрэхтэн олон сонссон. Тэрэн дээр л яг таарсан. Тэгэл за үнэхээр л байсан юм шиг байна те байсан юм байна гэж ойлгож байгаа. Тэр ингээд хаалгаар орж ирж байгаа амар тий. Тий. Тэгээ яг ингээд та ингээд цааш харж байхад ингээд нэг юм төхөөд байгаа байхгүй амар хөгийн би бүр тэр өдрийн одоо болтол мартдаггүй шүү дээ. Тийм туулцаалыг одоо хэр аргийн бас яриа мэрэ тэгээ би ингэж одоо тийм арга юм шүү дээ. Гэтэ би бас хараагүй хүмүүс бас айгүй хардсан юм шүү дээ. Би бол амар тод сонссон зүгээр. За нэг ихнийх нь одоо хоёр дахь амар. За тэгвэл хоёр дахь хариу нөрөө. Нэг хийх асуулт алгаа амар гоё товч бөгөөд ойлгомжтой ирчихэж байгаа учраас тий. Яг гоо зүгээр нөгөө тэр явдал ингээд болчихж байгаа шүү дээ. Ихч ч магадгүй харчиж байгаа. Дараа нь ингээд нэг юм одоо юу гэдэг нөгөө их хвчлэн хүмүүсийн ярьдаг нэг сүнс зайлах ч юм уу, нэг юм сүр сүлтэнд ороодох ч юм уу, би ингээд өвдөл халуурдаг гэсэн тиймэрхүү эффект байсан уу? Бид хоёр их эрэг хандсан л та. Тэгээд за ямар ч исэн одоо болоод өнгөрчлөө одоо ингээ ард нь хаяа те одоо тэгээд мартах хэрэгтэй. Ямар ч байсан өөрсдөө үзүүлэлтэй. Ямар ч сонссон тэгээд гайгүй байна гэдгийг ойлгосон. Тэгээд за окей одоо урагш ажилдаа те. Мартыг л те. За тэгвэл хоёулаа дараачихын ярианд оръё. За ангийнхаа нэг найзанд очисон юм аа. Хороол юм бэр одоо 3 дугаар хороол гэсэн. 3 дугаар хороол талдаа. Хой талдаа. Тэ. 3 дугаар хороолд очисон. Тэгээд тэр үед чинь PlayStation дээр авсан гоо найзандаа тоглоё бас л 10 жил тохиолдсон. Тэгээд бид үдчих очиад нөгөө хоолонд хийж идэх гээл би ч мах өшөглөөд ногоо ирчээ зогсчихсан байхгүй. Тэгээд хамгийн юу хүн тэр нөгөө нэг юм одоо нөгөө нэг шүүгэнүүд нь юм одоо цонхон гэрэлтэй гэх үгүй юу толин гэх юм уу. За нээчээд тавг авчаад тавьчаад хаах гэсэн чи гар хөдөлдөг. За хааж чаддаггүй. Тэг яагаад гэсэн чи ингээд ар нуруунаас ингээ хүүт дагаад болт ингээ шар ус босцсон. Ингээ хаач чаддаг. Тэгээд яхааргүй найзаад дууссан. Хөөе хүрээд ирээ чи наашигаас яасан бэ гэдэггүй ороод ирээ гэд. Тэг яасан эренгүүд нь би хаач байхгүй санаа амраа тий. Тэгээ би дараа нь ингээ хоол мол хийж дуусчаад хэлж байгаа байхгүй. Ман чи сая жоох иймэрхүү мэдрээд тэг яагаад чаад дуусахгүй гэдгийгс чи. Манай бэр угаасаа юмтай шүү хөдөлстэй тий. Тэг болооч чи ходгоч явахт чи. Тэгсэн чи за яасан чаад юу болсон гэсэн чи нэг өөрөө унтчихсэн гинэ. Унтж байгаа шүн тунд 3 үед л басаад 0-д ороод гэ би засаа суужсэн чи галтаваанд ингээд нэг юм ингээд шууд заазураар так яа за юм хэрчээд болсон гинэ. Тэгэл манай найз чинь гайхчихсан нойрмог гэтээ тэгэл солиор жоон болох гэсэн үнэхээр л нэг юм так цаараа байсан. Ганцаараа гав ганцаараа өөр хүн байх боломжгүй тий. Одоо ингээд яг ийм гэсэн хаалгаар оронгууд баруун тийшээ ирэх юм бол 0-аагаа тэгээд жижиг өрөө цаанаага яг чигээрээ галт тоогонаага зүүн тийшээ том өрөө нэг ихэнх орстой. Асал нэг хуучны уусаар хуучны тийм бариад дээ шүү дээ. Тийм тэгсэн чинь харин тэгэл яжсэн чинь манай нэг цачаал хөөе гэл чарлсан байгаа байхгүй найлаас хөх юм байна гэж чарлсан чинь нөөхөн дугаа уснаа гэд зазарсаа та бибад хийгээд хаалганы гадаа нэрээ зогсдог гэсэн. Тэгэл маанаас нөгөө хаалгаа ингээд чаг атгацсан зав ингэж жагаад унтцсан байгаа хгүй өөр хэмтэн тэгээд тэгээ өглөөний 7 цаг сэрэл нүдэ анаал хаалгаад савж нэгээл буцаагаал өрөөнийхөө хаалгаа дараал хаагаал тэгэл нам унтсан гэж одоо унтсан ч юм уу ч юм би тийм юмд нь олсон тэгээд одоо яах вэ гэрмэм юм да яа энэч бас л те
Гэтэл яг энчээ галтайгаа энчээ 0 авахгүй энчнээс ингээд талхаа хүрээд яг ингээд ирж байгаа юм бүр ингээд пит бад хийх хүрээд ирсэн гэж байгаа юм том. Хөөе мөө гэл тэгэнгуут нь хийжсэн юм аа ингээл одоо хүн байсан бол тэг хайснаа алан галтай юм байл. Яг тэгсэн гэж байна. За би бол ингээд нэг худаа инээгээ суугаад байгаа чинь амар айдэн шүү. Угаасаа амар юм. жоохон шарс асахгүй. За тэгээ бүр дасцсан тэрэндээ. Тийм тэгээд ерөнхий би бас тэгж бодсон. Ер нь тэгээд дайлгэр чи юу гэж тэгэл тийм юм байгаа. Тэгээ улаан цай байгаа тахт ингээд юм хийлэхгүй байх. Мэдээж бас хийлгэсэн баг. Бас хөөн зайлуулах ямар нэгэн арга хэмж авсан байх гэж бас бодож байна. Тэгээд одоо зүгээр гэж биш тас онгод. За тэгвэл тэр заазурч чинь магадгүй газар байсан болов. Би бол тэрийг сонирхож байна. Найз чинь ингээ өглөө нь босоол ингээл нэг нар мар гараал арай гайг болол өрөөнөөс гарна шүү дээ. Тийм уул мөр байсан гэж нэ магадгүй ингээл нэг юм хэрчжсэн ч юм уу те. Би тохойд яг ингээд цааш нь асуугааг л да яагаад за одоо Тэ ер нь нэг асуусан дүүр юм байна да те. Ер нь яг одоо тэр чимээ гарсан гэдэг чинь л тэр үйл явдал болсон эсвэл тэр хүнд шоглоод хий сонсогдсон ч юм уу те. Тэгэхээр надад тэр нь л амар санагдсан. Тэгээ найзаагаа энэ доор орж ирээ комент бичих гэлчээр за. Тэгэл та тий. Орж ирээ бичээрэй заяа. Надад тэр нь бас амар сонирн байна. За тэгэд нэг асуулт байгаа даахгүй юу? Яг хөө зүгээр надад нэг амар тохиолж исэн юм бол байхгүй. Би зүгээр өөрөө амар сонирхдаг. За ер нь энэ сэдвт нь амар дуртай гэх юм уу. Тийм болохоор одоо энэ контент хийгээд сууж байгаа. Тэгээд нэг юм одоо улмал сонирхол төрөөд идэг болчлаа ингээ олон хүмүүстэй яриад байгаа. Мэдрэгддэг хүн гэж байгаад байна уу? Аль эсвэл зүгээр л тэр үйлсэнд хараад байна уу? Чи зүгээр өөрт чинь тохиолдож исэн болохоор чи юу гэж бодож байна? Би өөрөө мэдэрдэг юм шиг байгаа юм гэж бодож байна уу? Аль эсвэл зүгээр л тэр үеийн яг тэр нөхцөл байдалтай одоо тэр үнэхээр л тэр байр нь ингээ бийжсэн тэрнтэй байна. За би бол яг үндэ арай нэг илүү мэдэрдэг төрлийн хүн байгаад байна гэж бол хараад байгаа зүг. Хувьдаа шүү дээ. Тэнгүүд үнэхээр ингээд юу ч хараагүй мараагүй хүмүүс байгаад байгаа шүү дээ. Юу наадах ч хотлаа модлоо тийм хүмүүс тэрүүгээр явж исэн бас зүгээр гэж бодод байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь тэр бодлороо барыг таарахгүй яваад байна тий. Бас өөрөөсөө хөөн зайлуулад байна тий. Тийм ингээд итгэхгүй байгаа тулдаа тэр одоо сүнсийг одоо ингээд мөхөөд энэ үү ингээд хүчийн сулруулад байна гэж би бас зүгээр хувьдаа тэгж боддتي. Харин яг наа чин хоёр. Тийм боддог итгэдэг хүмүүс арай илүү мэдрээд идэг ч юм уу тийм хүмүүсийг надад итгэдэг юм шиг шоглоо хийчих гэсэн тийм нэг тиймэрхүү юм явагдаад байна. Тэгээс олон төрлийн юм байдаг шүү. Тэгээ зарим нь бүр юм яг хөө зөндөө сонсчлаа нөгөө мэлмийн нээлттэй хүн гэж байдаг мэдэг л те. Тэгэнгүүт наатантай чи холбонгууд би өнөөдөрхөн нэг хүнтэй ярьж аягүй гоё юм сонслоо л та. Эмэгтэй хүмүүс даа ялангуяа нөгөө их болцсон хүмүүс хүүхд төрөлцсөн. Тэгэхээр нөгөө эн чинь угаасаа амар юм ижтэй юм шидтэй эмэгтэй хүний хөвлөд хүн болол та читер ингээл хүн болцсон явж байгаа. Тэгэнгүүт тэрнтэйгээ одоо холбож бодох юм бол ингээд тэр мэлми гэдэг нэг юм аура тустай аура ингээ үүсдэг гинэ. Тэгвэл тэр нь зүм бэлгийн юм. Одоо нөгөө төрөлхийн ингээд хүүхдтэй болж байгаа учраас тэрнийг ингээд одоо хүүхдлээ ингээд ямар нэгэн байдлаар зүм бэлгэн ажиллаж байдаг. Тэ одоо манай ээж нэр тэгдэж шүү дээ нэг жоохон муу юм хийх гэдэг нудаа чигээл те ингээд төрүүлж ингээд мэдэрдэг. Тэгэн гот тийм хүмүүст бол барагтаа тохиолддог. Тэгэн гот ихэвчлэн энд ярьж байгаа хүмүүс болохоор эрэгтэйчүүд. Эсвэл одоо ээж болоогүй юм ихтэй. Тэр амар сонирхолтой л тий. Амьд. За чи тэр найзаагаа тэр надад бол амар сонирн байна заяа. Тэг дараа нь яасан бол тий. Зүгээр комментэнд орч юм гоё явуул тий. Тэр YouTube нэгээл гоё орж ирвэл хэлчихвэл. Яарчсан би хэлчихээ тий яг энэ доор ингээд яг юм болсон шүү гэдэг. Өглөө бас дэлгэрэнгүй өөрөө бичрээ. Өөр бас тохиолдсон юм юу байна тий. За өөр төг байна уу? Өөр байна шүү дээ. За хэдийг яриул. Өөрөөлт өөрт нь ер нь зүгээр чамд тэр сансрын байрнаас хойш тэгээд одоо ингээ өдийг хүртэл амьдралц чи ямар нэгэн болов уу? Энэ нас их сонио нэг сүнсэн дааруулах байдаг да. Гэхдээ энийг чи нөгөө шинжлэх ухаанаар бас тайлбарлаад байгаа шүү дээ. Гэхдээ хүнчин тархис сэрэх гэж байна. Тэнгүүд унтцсан байхад тархис ирж байгаа үл юм. Тэнгүүд минийх бас амар бас хачирхалтай бас нэг юм болсон. Тэгээд дахиад сонсголтой холбоотой. Унтж байгаа сэрчиж байгаа хгүй ингээ босч чадахгүй байгаа. Гэхдээ нэг юм ингээ сонсогдоод байсан. Тэр нь юу вэ гэхэл нэг юм хүн айхлаад алхаад байсан ингээ гэл алхаад байгаа хгүй нэг юм гинж санжигнуулаад ингээ гинж дуурайад байгаа хгүй ингээ чихэн гинж гэл ингээ хоорондоо чахралтай л нөгөө гэл ингээ алхаад байгаа. Тэгээд яг
Тэгээс сэрчээд хөлний доогоор ингээд алхаад байгаа байхгүй. Тэгэл би яг муухай чарлаад сэрсэн гэж байгаа байхгүй. Муухай чарсан гэсэн. Тэгэл сэрсэн нэг тэр бас их жоохон хачирхалтай санагцаа. Өмнө нь тэгж даруулж байгаа байхгүй. Зүгээр сэрчээд ингээд босч чадахгүй ингээд амар хэцүү санагдажсэн. Тэр бол анх удаага нэг тийм болсон. Тэр нэг 2 жилийн өмнө юм уу? 2 жилийн өмнө тийм болсон. би ч одоо бүр зүгээр машинд ингээд өдөр ингээл гонтой ингээл машинд нэг хальт тог хийдэж штэ. Тэгж чаас төрөл ингээд аим сав богдох төрөл юм байхгүй. Ягаад юм бүү? Зүгээр духгүй унтахаараа ч юм уу эсвэл бол ингээд зүгээр гэгэн цаг өдөр төгжрөлт явж иж ингээд нөгөө хажууд ингээд хүн машин бараа явж байгаа штэ. Тэгмүүд ингээд хэлж чадахгүй. Гэж жагаад ингээд тэгээ бүр сурцсан. Тэгэл амсгаавал ирдэг те. Хэцүү тийм. Бүр тэрийг нөгөө ингээд контролдоо сурц. За одоо ер нь дөгч ин доо гээл те. Тэгтээ амар айдаг. Яагаад айд юм бол тэр амар санд те. Тэгээ ер нь их сандардаг Сандрал гэж амар хараад идэв шүү дээ. Хүснэр ингээд хоригдчиход байгаа юм шиг те. Тэгээ за нэг манай нэг ахт нэг юм тохиолдож байсан. Үгүй ахын найз ахгүй. Гэтэ энэ бол яг бодит өнөө ярьцсан. Тэрийг нь бол 100% үнэн гэдгийг мэдчихэж байгаа. Яасан бэ гэсэн чинь манай ахын найз ингээ хөдөөөр ганцаараа явж байгаа байхгүй хот руу буцаж байгаа. Ямар ч машин байхгүй яг тийм хав харанхуй замаар машинтай явжсэн. Машинтай явж байгаа тийм. Тэгээд бүр яалтчгүй давсгэн дөрөөд болдгоо. Би засмаар идэг. Тэгээ зогсчвол одоо айгаад идэг нөгөө хүн чинь бас за яр шиг жоохон гүрийгээд. За үнэхээр болохгүй юм байна. За үнэхээр зогсъё гэд зогсоод машинаас жоохон алхаад би засчаад буцаад машинтаа орж ирээ сосч хажууд хүн сууж ирсэн. Дөрөг шаардсан. Яа за Тэгэл нөгөө чи пал хийгээл за яарч ирсэн хөдлөд одоо нэг сүнс хөдөлтөнд таарчлаа тэгэл урагшаа ингээл. одоо хөдлөхгүй байх хэвчээ те. Тэг хөдлөхгүй байх гэсэн ямар ч лсэн чинээс холтыг ямар ч лсэн чинээс холтыг гэж байгаа юм. Тэгэл ингээл яваал эс. Явж байгаа л яг бензин колонк ингээл төхөөд ирж байгаа нөгөө ашгүй нэг юм хүн амтантай газар ирж шít. Тэс чи нөгөө хажууд нь сууж байсан. За хаа одоо ингээ буучих гэсэн. Яа за Нөгөөх нь хүн байхгүй юу? Шөнөөрөө хүн авдаггүй. Машиных нь бензин дууссан заяа. Гараа өрөө хүн зогсгоо нөгөө сүнс тэр юм байг. тэгээ гүрийцэн те. Тэгээд нууцаар саа гүрийц тэгээд тэр хоёр чимээгүй ингээ явсан гэж байгаа. Яа. Тэгээд нөгөөх нь гүчиж хүн байсан үгүй харин хүн авдаггүй гэсэн. Нөгөө хэд сайн удаж байгаа хэлээж тэрийг бооч. Тийм болсон. Энэ айдсын араасаас те. Тийм бас хөөрхөн панчаа. За одоо бүр хүндээ ярьчихдээ. За нэг байгаа мó. Байгаа байлгаж байгаа. Чи хоёр бүр нэг юм хөгжилтэй контент хийлээ. Яг айх үедээ бол айцгал юм байна. За сонсё. Бага ах нэг тийм англи хэлний вакуумжилсан сургалт гэдэг нэг газар явж исэн юм аа. Нэг найзтай хамаатныхаа найзтай. Вакуумжуулсан гэхэр чинь нэг хэд хоногоор энэ цуслан шиг юм шүү. Тийм. За миний санахаа 3-7 хонсон баг шүү тийм чи. Бүр бараг сар уу? Тийм бараг л 21 хоног гэсэн. 21 хоног бол хонсон. За. Тийм. Гэхдээ очисон чинь нилээн тийм хад мадан донд байсан. Ямар ч байсан. За тэгээд очиад бас нэг жоохон бүтэхгүй нөхдүүдтэй нэг гэрт орцсон. Тэгээд нэг жоохон айрхтаар сууж иддэг. Сахилгуудаа. Тийм сахилгуу одоо нэг тохойн 17 18-тай залуучууд одоо би чинь тэгэхэд 13 14-тэй байсан хаа. Тийм тэгсэн чинь тэгээд тэд нар чинь шинэ өрөө олонгод гараа гүйчдэг гэсэн хэрэг орхио явчдаг. Би нэг өрөөнийхөө нэг хүүхэдтэй үлдээл. Энийг өрөө бүр айгаад олтгоо. Тэгээд гараад нөгөө хажуудлын герт бид нар гертээс ахгүй. Тэгээд хажуудлын герт нөгөө октоодын өрөө гэдэг. Тэгээд октоодоо бараад л очиад ингээд хай авчлаа гарчлаа ихчнэр ихчраас ийсахгүй тэгээд жоохон байж байгаа тэгээд эренгүүд нь боцоо орчих гэсэн. Өө тийм гэдэг. Нэг ихч хөвтчихсэн аа. За юу би очиод нэг ирсэн мэнэ шалгах чи өөрөө тэрийг гараа явуулах байхгүй. Тэгэл бид дотор юм яриа л ээжсэн нөгөө ихчэд муухай чадлаггүй ороод иртээ. Чарлж гүйж орж ирсэн. Тэнд ихчэд ухаалтад унтсан. За. Тэр хүн чинь ер нь нэг тийм жоо бордон байсан шүү. Ер нь нэг тийм амар тийм цагаан авах шигтэй бүр ухаа цагаан орж ирсэн. Тэрийг тэгээ би гайхаад хүн яг ингээд юм харахаараа цагаан болчихдог гэсэн. Тэгээд цайчдаг юм шиг байгаа. Тэгээ ингээд хүүхэн хараан том урцсан ингээд юу лээ. Цагаан ингээд дулаан болцсон байсан одоо. Би цагаан тий. Тэгээ ухаалтаад онц. Тэгээд тэнцээ чинь нөгөө нэг хүмүүс ч одоо энэ дээр дарангуй сэрдэг мэрдэг юм мэддэг байсан тий. Дарсаж амсгаагаа сэрж байгаа. Тэгэл яасан юу болсон гэсэн чи. Очоод танаа гэрэл орсож хинч байхгүйс. Тэгээ би буцаар наашаа иржсэн чинь замдаа юм онгаагаад аваад ингээд
босгоод ингээ үүдээс арч үүдээс амар том нохоо хараа сууж гэж байгаа байхгүй. Тийм цав цагаан том нохоо зэ бараг бааваа шиг. Тэгэл би айгаад эргэж хараад цухтаа гүйсэж урд нэг хүн гарч ирээд ингээ би нэвтэлсэн гэдэг хийж байгаа байхгүй. Тэгээд тэр нь нэвтлэхтэй бүр ингээ юм царайгүй хүн байсан гэж байгаа байхгүй. Ямар царай ахгүй зүгээр юм хар урт үстэй энийг юм хүүхэн зогсчихсан гэтээ ямар ч царай байхгүй. Тэгээд ингээ шууд би нэвтлээд гүйцсэн гэж байгаа байхгүй. Тэгээд орж ирээд ухаалаа тэрнээс цааш нарыг мэдчихэж байгаа байхгүй. Тэгэл тийм юм яасэс тэгэл арц үүж гаргаж ирээл гэж авах утаж мутаал тий. Тэгээд тэр өдрөөс хойш тэр одоо тухайн ихч одоо амар сонирн болцсон. Пэйж халах ухаалтад унждаг. Амар гачирхалтай заа ингээл бүгдээрээ волейбол тоглоом зогсож ганцаар ингээ хадруу харж ирчихсэн ингээ ухаалтад унждаг. Тийм болчихсон. Тэгээд яа харахгүй эцэг ихийн дуудаад тэр өнийг чи өгж явуулаад тийм болохоо л энэ хүн ч одоо ингээ хий юм хараад байна. Тэгээд тэр одоо юмыг харсан хүмүүс чи бүгдээрээ айчиж байгаа юм шиг. За энд ямар нэг юм бол байна гэх бүгд тийм бодолтой болчих. Тэгсэн чинь маргааш өглөө нэг залуу 0-д ганцаараа бие зосчаад шалдуун харсан гэхлээр тэгээд 0-оос нь ухаан олцсон байдалтай болчихж байгаа байхгүй бас. Өглөө нь алга болцсон яас гэс 0-д хөвтчихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг бас ингээд хүүхдүүд нэгнээр ингээ ээж аваад удаа айгаад явж байгаа. Тэгээд би тэгээд бас за ингээд мөнгө төлөө ирсэн чи юмаа сурыг гэдэг. Тэгээ үлдсэн. Нэгээр онцож ирсэн. Нойр өртгөө ингээд морь зөр ингээд гүйлдээл байгаа сонсогд, дахиад байгаа сонсогдоол. Тэгэл би за жоох агаар амьсгалж байгаа унт тийм үгээл гараал гэрийнхаа гадаа ингээд сууж ирсэн ч гээл гинт ингээд амар чивэг болцсон ингээд гадаа чимэг болж ирсэн гинт ингээд сайлмал гэж орж ирэл. Тэгэл гинт дахиад нөгөө биений чи шар ус босож байгаа юм чи ингээд за юу болох гээд ингээд бичсэж яг нөгөө нэг нүдний урдаар яг нэг юм ингээл нэг хальт ингээ харагдаад өнгөрсөн. За би яг ингээд юм тод бол харж чадаагүй ямар ч лээс нэг юм ингээд сөөмөлзөөл ингээл явцсан. Тэгээ би хэсэг ингээд ганцаараа ингээд суугаад шоктоос гарч чаддаг ингээд хүшсэн. Яа барыг нэг 5-10 минут тэгээ суусан баг. Тэгээд буцаж орж унц. За нэг тиймэрхүү юмныг цуслан дээр болсон шүү нэг тийм вакуумчсан суугаалтай. Их ямар олон юм болт юм. Ёо. Би их сонирхолтой амьдраад идэг юм шиг байгаа маа яа. Тийм төрлийн хүмүүс харин байгаад байна. Би яг ингээ хүмүүстэй ярилцаад суух тусам бүрэл нэг тийм сонин юм болоо л байна хүмүүс. Тэгээд ямар учиртай тийм бол за мэдгүй. Тэр бас их сонин зүйл болсон шүү тэр вакуумжсэн сургалт. За соёлоо зөндөөл ярьчлаа. За тэгээд надад байна шүү дээ угаасаа хоёр асуулт байна заяа. Асуулт гэжтэй чамтай дахиад ингээ хамгийн сүүлийн хэлэх юм чи тэр найзыгаа л энэ доор бичүүлээд их заяа. Тэр заазуур яасан тий заазуур байсан уу? Магадгүй ингээд надад тэр заазуур ингээ унж мунсан бол тэгээд бүр байртайгаа бичүүлэх зүгээр. Одоо амьдрдаг болоо ч юм дүү. Хорооллын дээр байна. Тэгээ нүгөө хэлгүүдээ тий. Яах баха. Нууцлах баха юм. Гэтэ яг тухайн юм процессыг бол ярих баха. Гэтэ ер нь бол тодорхой хэмжээнд нууцлах баха. Окей. За хоёр дахь хэмж гэж нэг сүртэй юм байхгүй мэн дөө. За ингээ өнөөдөр оролцсон баярлалаа. Стогоо ярьсан. Баярлалаа. Өстө тасархаа тий. Сонирхолтой л ярьлаа. За бид нэр ингээд дараачихын дугаараар нэг сайхан 2 баг 3 түүх ярьчлаа. За тэгээ энийг үзэж байгаа танд энэ доорх холбоосоор ороод надтай ирээд өөрийнхөө түүхийг хуваалцах бүрэн боломжтой гэдгийг дахиад сануулъя. Өөртөө дөрв байлаа. Subscribe дарахаа бити мартаарай. Bye bye. Дангар юм аа. Аваргагч дангаралд авах юм байна даа. Амтд зингэр мах, читар бислэг, чигэрлэг халуун ногоотой соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC. Задлаад сэрэг 5 төрлийн жимсний амттай Ara Sparkling ус. Та өөртөө орхон байрлах бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан аваарай. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөртөө орхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.